Өдрийн мэнд та бүхэндээ тань мэдхэн болно да. Эрүүл мэндэд хортой 6 зүйлийн талаар ярилцъя. Харин манайд лайк, саб, мөн комент бичээрэй. За ингээд таалан болгоно уу. Таны яг одоо хийж буй эрүүл мэндэд хортой 6 зуршлын талаар ярилцъя. Та өөрөө ч мэдлгүй эдгээр эрүүл мэндэд хортой зуршлуудыг хийсээр байдаг байх нэ. За нэгдүгээр та нүүрэндээ хүрч байна. Америкийн нэгдсэн улсын эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн судалгаагаар хүн нэг цаг тутамд дунджаар 4 удаа нүүрэндээ хүрдэг байна. Энэ юунд муу вэ гэж таны ширээн дээрх 1 см квадрат талбайд бактерийн тоон жорлонгийн суул туураас бараг 100 дахин олон байдгийг Аризонагийн их сургуулийн судлаач тогтоожээ. Нүрээ жорлонгийн суул тууранд нааснаас илүү бохир байна гэд төсөөлөд үзээрэй. Бас хэцүү юм аа. Хоёрдугаарт сандалдаа хатагдсан байна. Олон эрдэмтэд удаан суух нь эрүүл мэндэд хортой байдгийг анхааруулдаг. Удаан сууснаар хит тархалт, зүрхний өвчин, чихрийн шижиг, цус харавлт гэх мэт үхэл эрсдлийг эрс нэмэгдүүлдэг. 30-60 минут тутамд босч хэдэн минут зогсож байгаарай гэж шүү. За 3-дугаарт компьютерийнхаа урд юм идэж байна. Английн Ливерпул их сургуулийн эрдэмтэд компьютерийнхаа урд юм иддэг хүмүүсийг илүү их таргалдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Нүдээ нухаж байна та одоо. Нүдээ байнга нухах нь нүдний эвэрлэг бүрх хүчийг нэмгэлж гимтээж харааны шилтийн зүгээж нэмэргүй байдаг кератопсонс буюу нэгэн төрлийн хараа моддаг өвчний шалтгаан болдог талаар антологийн профессор Бит Байлтер анхааруулжээ. Тэгэхээр одоо хамаагүй нүдээ нухалж болохгүй байна шүү. Ажлын ширээд замбраагүй байна таны одоо. За Миннесотагийн их сургуулийн судлаач замбраагүй болон цэвэрхэн ажлын ширээн дээр хүмүүсийн 10 минут турш одоо ажилуулжээ. Тэгээд тэдний алим эсвэл шоколад захиалахыг санал болгосон манай тэднийг цэгцтэй ширээнд суусан хүмүүсийн 75% нь алим, замбраагүй ширээнд суусан хүмүүсийн 80% шоколад захиалжээ. Цэвэрхэн ажлын орчинтой хүмүүс зөв шийдвэр гаргадаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Мөн тэд илүү эерэг стресстэх нь багтаа байдаг байх нэ. За дараах нь шээсээ барьж байна гэж. Байгалийн хуулийг зөрчсөн маш ноцтой асуудал юм. Шээсээ барих нь нэгэн төрлийн байгалийн хууль зөрчиж байгаа хэрэг юм а. Түр барих нь тийм ч аюултай биш. Харин удаан шээсээ барьснаар мэдрэлийн систем алдагдаж шээс шахах булчингийн чадах буурах, шээсний зам бүрөвсөх, их хэмжээний бактери хуралдах, давсганы өрөвсөл үүсгэх зэрэг маш олон муу талтай байдаг байна. За тэгэхээр манай монголчууд эдгээр айхтар зүйлсүүдийг хийж болохгүй байх шүү. Эрүүл мэндэд их ноцтой байдаг байх нэ.